Жаргал өглөө эртлэн босоод эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү явлаа. Тэрээр жирэмсний тестээр 2 зураас гарсныг тэмүүлэнд хэлээгүй ачаад. Эхлээд эмчид үзүүлж байгаад баттаа болохоор нь хандаа баяр хөөртэйгээр дуулгах нь хэрэгтэй гэж тэр шийдсэн байлаа. Мэдээж тэмүүлэн хүүхдтэй болсныг дуулвал ямар их баярлах бол. Тэрээр хүүтэй болохыг насаараа мөрөөдөж ирсэн. Харин энэ удаа бие давхар болсон бол хүүл байгаасаа гэж жаргал сэтгэл дотроо залбиран бодож явлаа. Эмэгтэйчүүдийн эмчийн өрөө залуухан эмч бүсгүй цагаан халаад нэгэн хар хүрээтэй нүдний шил зүүсэн нь зогсон гэж чихлээ. Цаанаа л өөртөө ихтэй нүдэнд дулаахан харагдах тэрээр жаргалд эхо аппаратаараа үзлэг хийцсэн. Тэрээр түүнд 8-7 хоногт жирэмсэн болсон байна гэдгийг дуулгалаа. Олон жилийн дараа одоо ч дахин төрөхгүй үстэй гэж бодож явсан жаргал жирэмсэн болсноо дуулаад хөвлий дотор нь дөнгөжл бүрлдэж үрээ харснаа нүд дүүрэн нулимсaan барьж дэлгэхгүй цэлэлзүүлсээр хэвтэн. Сэтгэл уяраас нь сайхан мэдээ байлаа. Удахгүй дахин ээж болж дөрөвт хүрийнхэн зулайг өнөрлөн. Их хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ? Жаргал жирэмсэн эхчүүдийн өгдөг эхний шинжилгээнүүдээ өгч дэвтэр нээлгэн эмнэлгийн хяналтанд орлоо. Даралт нь хэвийн хэмжээтэй цус багтай биш бүгд сайн байлаа. Санаа амарсан тэрээр эмнэлгээс гарч явах зуураа энэхүү баяртай мэдээгээ хандаан дуулгахаар утсан авсан боловч тэмүүлэнд хэлэхээ төр хатсанлаа. Учир нь сайхан мэдээг сайхан орчинд санаж бодсноороо дуулгах нь зөв гэж. Тэгээд орой эртхэн гэртээ харж хандаа дахин үр хүүхдтэй болох гэж байгаагаа хэрхэн ер улсын романтик байдлаар хэлэх вэ гэдгээ бодож тунгаан төлөвлөж явлаа. Тэмүүлэн жаргалыг өдөр утсаар залгаад орой болж өгвөл эртхэн ирээрээ гэж хэлсэн болохоор ямар нэгэн зүйл болж тээ гэж таамаглан ажилд арах цагаас арай өмнөхөн гарч гэртээ ирлээ. Жаргал учирлыг цэцэрлэгээс нь авч огтнч бүгд хичээлээсээ эрцгээсэн тул урдын адил гэр дүүрэн инээд хөөртэй аавыгаа огтлаа. Огтн аавыгаа сансан. Учрал хүү тэн түүнд ирхэлж эхнэр нь ааш зан сайтай угтах тэмүүлэнгийн хувьд сэтгэл санаа тайван амгалан байх нөхцөл бүрдэж тодорхой хэмжээгээр аз жаргалтай байгаагаа мэдэрдэг байлаа. Хэдийгээр халуунаад сэтгэл алдарсан ч гэсэн үр хүүхдүүдийн минь ханилж байгаа хань болохоор жаргалыг хайрлан хүндлэхгүй байх учиргүй гэж бодно. Тиймдээч түүнд сүүлийн үед анхаарал халамж тавьж чадахгүй байгаадаа сэтгэл зовлон явдаг боллоо. Жаргал нөхрийнхөө хамгийн дуртай хоолны нэг болох хуушурыг хийж олон янзын салаадаар ширээд үргэсэн байлаа. Тэмүүлэн эхнэрийнхээ гарын хоолыг амтархан идэж суух зуураа түүнд хандан өдрийн уцаар ярихдаа орой хэлэх чухал юм байна. Эртхэн ирээрээ гэдсэн. Юу болсон бэ? Би энэ зүгээр. Санаа зовоод ажилласаа эртхэн гараад ирлээ. Уцаар хэлж болохгүй тийм чухал зүйл байсан юм уу? Огтын хичээл ном гайгүй үстэй. Эмхтэй хөвгтүүд байна да. Ямар нэгэн хэрэг тарьж байгаагүй л байх гэж бодож байна шүү. Хэмээн охид руугаа инээмсэглэн харахад аавынхан хажууд зэрэгцэд суугаад хоол идэж байсан дунд охин болрон гайхсан өнгөөр "Аава, бид нар зүгээрээ харин ээж та аавд юу гэж хэлэх гэж байсан юм бэ? Бид нарт хамаатай юм уу? Эсвэл тийм чухал биш зүйл үү?" гэж асуунгаа ээж рүүгээ харахад жаргал эхлээд аавд чинь дараа та нарт хэлнэ гэд инээмсэглэн хэлв. Энэ үед том охин анар нь "Ээжээ, та яагаад биднэрт төрүүлж хэлэхгүй байгаа юм бэ? Ингээд нэрээ аав ээж хоёрын анх танилцсан өдөр нь юм болов уу?" "Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Та хоёр чинь намар тэмдэглээд байдаг шүү дээ" гэж сонирхон асууснаа. "За тэгэхэд
Дараа биднэрт хэлээрэ гэж эхэл нухацтай. Чухал юмнаас хоцорчихгүй байгаадаа гэсэн байртай хэлээд босож аяг тавгаа хурааж цэгцлэв. Огтж хоолоо идэж дууссан болол та өрөөндөө орцгоолоо. Жаргал том өрөөндөө зурагт үзэнгээ буйдангаа налан хэвтэх нөхөр дээрээ ирээд унтлахын өрөөнд ороод ир хэмээн хүүхдүүдээсээ нууцхан шивнэхэд гайхаж эргэлдсэн Тэмүүлэн "Гүн маань өнөөдөр юу болов? Жаахан охин шиг л догдолчгүйгээд царайн цаанаа л гэрэлтээд байх чинь нэг юм болж дээ янз" гэж бодонгоо түүнийг дахин унтлахын өрөөндөө орж ирлээ. Эхнэр нь түүнд нандинаж уулсан хайрцагтай зүйл өгөв. "Гү төрсөн өдөр минь биш. Гү залуу хүүхдүүд чи бүгд энтэр өгмөөргүй юм" гэж тэнэгэлзэн бодсноо Тэмүүлэн хайрцагтайг задлалаа. Эхнэр нь түүнд гинэт бэлэг өгсөнд дотроо жаахан гайхаж байсан ч хүүхдүүдээсээ нууцаар өрөөндөө сэмхэн дагуулж орон юр бусын нууц зүйл бэлгэлсэнд тэрээр сэтгэл нь хөдлөж бас таатай байлаа. Үнэртэй ус юм уу? Зангаал байгаа бах гэж таамаглаж байсан тэрээр эхо бичлэгийн зураг гарч ирсэнд ихэндээ гайхах зэрэгцлээ. Сүүлийн үед жаргалын бие өвдөд байна гэсэн үгүй хараа янз бүрийн хавтар энтэр цаагүй илгүүтэй. Үгүй тэгвэл ингэж нандинаж уух ямар хэрэг байх вүлээ? Хэмээн бодож амтсан тэрээр зургийг дахин сайн хараад мөн ихнэрийнхэн аз жаргал дүүрэн гэрэлтэж байгаа харцнаас жирэмсэн болсныг нь олж мэдлээ. Бид дахиад хүүхдтэй болох нь. Чи жирэмсэн болцсон байж шүү дээ. Сайхан. Одоо яг хүү аа. За, хүү биш байсан ч яах вэ? Дахиад л охинтой болно үз гэж тэрээр хашгирах шахан хилээд өөрийн ирэхгүй инээд алтан жаргалыг тэмэрч орон дээрээ хөвтүүлэн хайрлан инхрийлж дахин сүүлийн жилүүдэд цаанаал нэг хүйтэн хөндий байсан тэдний харьцаа энэ цаг мөчөөс эхлэн дуусгар болох мэт аль алин сэтгэл хангалуун аз жаргалаар дүүрэн байв. Аав ээжийнхэн инээлтэн хөхрөх чимээнээр хүүхдүүд нь чи юу болсон гэсэн байртаа бүгд өрөөнд орж ирцгээлээ. Тэмүүлэн охиддоо хандан бас учирлыг тэврээд "За. Та нараа минь удахгүй жаахан дүүтэй болох нь байна шүү дээ. Гоё хойд" гэхэд номин, анар, болор гэд бүгд л баярлан хөөрч дэвхцэн "Ямар гоё юм бэ? Удахгүй бид жаахан дүүтэй болох нэ" гэж хэлэнгээ аав ээж дээрхлэн тэврэлтэн хөөрцгөөлөв. Учралч бас учрыг нь сайн ойлгоогүй хэрнээ тэднийг даган баясаж Тэмүүлэнгийн өвөр дээр сун хүзүүнээс нь зөөгдөн "Аава" хэмээн эрхлэн зүгдэж байлаа. Охид ээжигээ ээлжлэн өнсөж баярлаж байгаагаа илэрхийлв. Энэ орой Тэмүүлэнгийн гэр бүл аз жаргалаар дүүрэн байлаа. Харин энэ үед Чикагод халуунаа төгөлдөртөө найзлаж эхлээд удаагүй байлаа. Гэсэн ч тэдний харьцаа, хайр дурлал маш богинохон хугацаанд хүчтэй орнож байлаа. Магадгүй хэн нь бие биедээ маш их татагдаж, хайрлаж дорлолцсон болохоор нэгнээ ойлгоход амар хялбар байсан бизээ. Энэ үдэш төгөлдөр түүнийг болцоонд урьжээ. Халуунагийн сэтгэл догдлон хөөрч, хамгийн гоё даашин зараа гангараад болцоонд очлоо. Тэрээр урд өмнөхөөс илүү аз жаргалтай байв. Одоо тэрээр хүссэн хэмжээгээр нь зарцуулах мөнгө төгрөгтэй болсон.
Дуртай сургуультаа сурч байна. Дахин дурлаллаа. Үүнээс илүү хувь заяа азтай цаг мөч гэж юу байх вэ? Гэхдээ сэтгэлийг нь зовоож нэг л зүйл бий. Тэр нь халуунаа хүүхдтэй гэдгээ хүүн одоо 3 настай Монголд амьдарч байгаа гэдгийг төгөлдөрт хэлж амжаагүй, хэлж зөрөглөөгүй байгаа явдал юм. Төгөлдөр түүнд альч талаараа маш ихээр таалагдж, мөн өөрийг нь хайрлан дурлаж байгаад тэрээр баяртай байлаа. Хэрвээ түүнд хүүтэй гэдгээ хэлчихвэл өөрөөс нь холдчихж магадгүй гэж битүүхэн санаа зовж яваа болохоор хэлж чадахгүй байсаар байгаа нь. Төгөлдрийн хувьд нас залуу, урд өмнө нь гэр бүл болж зохиож байгаагүй. Тиймээс хүүхэнтэй суухыг хүсэхгүй. Аав ээж нь ч хөлийн зөвшөөрөхгүй байж болох юм. Харин халуунаа хэдий болтол нууж явах вүлээ. Өнөөдөр л боломж харвал би хүүхний учрал гэдэг Монголд байгаа. Амьдралаа жигдэлчээр сургуулаа төгсөөд хүүгээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлнэ гэж бодож байгаа. Хэмээн хэлгсэн гэж бодож төлөвлөж байлаа. Ингэсэн чинь тухай ярьж чадах хэсэгтээ бас л эргэлзэлсэй. Төгөлдөр түүнд хэдийгээр сэтгэлтэй сайн байгаа ч гэсэн халуунаа амьдралдаа олон дахин алдхаас айж болгоомжилж байна. Одоо л зөв сонголт хийх ёстой. Олон дахин алдах хэрэг түүнд байхгүй. Төгөлдөр цайвар саарал хослол дээр бор шаргал өнгийн зангаа зүүж, мөн тийм өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн байв. Голдуу бие дэвтэйхэн энгийн хувцас өмсдөг тэрээр ийхүү дэгчин хүндэтгэлтэй хувцаслсан нь халуунаад улам дотн сайхан сэтгэгдэл төрүүлв. Тэд Чикаго хотын залуус орох дуртай дээд зэрэглэлийн ресторанд орж үдшийг өнгөрөөлөө. Төгөлдөр хэдийгээр оюутан ч гэлээ. Зурсан зургуудаараа чамгүй хэдэн төгрөг олчдог болохоор ээж аваасаа хамааралтай биш. Би дан амьдардаг байлаа. Энэ байдал нь халуунаад таалагдж байлаа. Өөрийг нь нилээдгүй их мөнгөтэй болсныг мэдсэн даруйда анхаагийн нөхрөөс эхлээд янз бүрийн зан гарган хоргоож эхэлсэн ирчүүд мэрсэр байсан болохоор үнэндээ мөнгө төгрөггүй нэгнийг сонгох нь эрсдэлтэй мэт санагдаж байсан нь нууц биш юм. Харин төгөлдөр бол тэднээс огт өөр нэгэн ачаа. Тэд бие биенээ хайрын үгс ширнэж, харцаараа тааламжтай сайхан байгаагаа илтгэн хоолоо идэж суулаа. Төгөлдөр халуунаад хандан чимэн өнөдөр ямар сайхан харагдаж байна. Улам л үзэсгэлэнтэй болоод байх юм. Зүрх сэтгэл минь тэр чигээрээ чиний төлөө тэмүүлдэг болсон. Би чамтай хайртай. Би яг одоо ямар аз жаргалтай байна гэж хэлэнгээ халуунагийн хоёр гарыг нь атхан зөөлхөн үнслээ. Халуунаач бас энэ үдэш аз жаргалаар бэлхэж байв. Төгөлдөр түүнийг хоолоо идэж дууссаны дараа өмнө нь ирж сөхөрт суугаад гоё юмсаг жижигхэн хайрцагтай тансаг нарийн хийц бүхий эрдэнэ шигтгээтэй бүгжийг өмнө нь барьснаа. Сөүт бүсгүйн нь улаач хинэн гойлаа. Халуунаа энэ мөчийг хүлээж байсан ч ийм хурдан тэгээд өнөөдөр энэ үйл явдал болно гэж төсөөлөөчгүй байв. Халуунаа балбагдан гайхаж бас баярлан хөөрч дуу алдснаа сандарч твцснээ улаа бүтгэн гэрэлтэх хоёр хацраа алгаараа дараа нүдийг нь бүрхэж ирсэн баярын нулимсаа дотогшоологснаа төгөлдрөөс бүгжийг авч түүнд юу ч хэлэлгүйгээр чив чимээгүйх нь хүзүүгээр нь тэврэн авч удаан гихч нь үнслээ. Өмнө нь халуунаад орлож хайрлуулж явсан нь үнэ. Гэхдээ цэлмэгчдэр жин тэмүүлэн аль алинч
түүнийг сүйтгэсгүй минь болооч хэмээн чин сэтгэлээсээ гун сүүн бүгж өгч явсан удаагүй. Харин өнөөдөр хайрлаж байгаа залуугасаа ийм нандин үг сонсож, ийм эрхэн бэлэг авсан дан хувь заяанда энэ мөчийг бэлгэлсэн цаг хугацаанд баярлаж талархаад ч барахгүй байв. Амьдрал сайхан юм аа. Бүгжийг хуруундаа зүүд суухдаа халиуны яг ингэж бодож байлаа. Амьдрал баян бас сайхан юм аа гэж. Гэхдээ тэрээр энэ сайхан мөчийг яг энэ чигээр нь хадгалан үлдэхийн тулд төгөлдөрт хүүтэй гэдгээ хэлж амьдсангүй. Бас зүрхэлсэнгүй. Зөвхөн дотроо хадгалсаар үлдлээ. Нууц бүхэн хизээ нэгэн цагт ил болдог. Тэр тусмаа үр хүүхдээ нууж амьдрна гэдэг бол байж боломгүй мэт. Харин түүнийг төгөлдөр хэрхэн хүлээж авахыг